Хай манайхан Ганаа энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүстээ өглөө өдөр оройн мэндийг хүргье. За өнөөдөр энэ бичлэгээрээ би та бүхэндээ юу хүргэх гэж байна вэ гэхээр би өчигдөр YouTube үзэж яваад санамсаргүй байдлаар Монгол Улсын талаарх бяцхан мэдээллийг оруулсан нэгэн Солонгос YouTube сувгийн бичлэгийг олж үзсэн. Тэгээд тэр бичлэгийг та нартаа ч гэсэн би орчуулж ярьж өгье гэж бодсон баа. Тэгээд та бүхэн маань ихийг нь мэдж байгаа. Миний би Солонгос улсад ирээд 5 гаруй жилийн хугацаа өнгөрсөн байна. Сурж, ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд Солонгос улсын талаар баггүй мэдээлэлтэй, мэдлэгтэй байгаа гэсэн. Та нар маань ч гэсэндээ адилхан зөндөө олон зүйлийг мэдж байгаа. Наанд ч Солонгос улс гэхээр бидний толгойд K-pop оддууд, K-drama, сөөжүү, хангааны эрэг, өрөөдийн догбууги, жангуу, эхнэрийн өрх гэл зөндөө олон зүйлсүүд шууд толгойд орж ирнэ. Бас нөгөө талаараа Солонгос улс нь маш олон монгол хүний амьдралд зөндөө олон тосдын болж байгааг бид нар бүгдээрээ мэднэ. Тэгээ ажиллах нэг нь ажиллаад, боловсрлоо дээшлүүлэх нэг нь дээшлүүлээд Солонгос улс бол монголчуудад өөр өгөөж маш сайн өгдөг сайхан улс яалтчгүй мөө. За тэгвэл Солонгос хүмүүс Монгол улсын талаар, монголчуудын талаар хэр сайн мэддэг гэж та бүхэн бодож байна. Өмнө нь бол маш дутмаг мэдээлэлтэй байсан. За харин сүүлийн үед онлайн платформын тусламжтайгаар бас мөн Солонгосын зарим нэг сувгуудаар Монгол улсыг таниулсан, сурчилсан олон нэвтрүүлгүүд гарч байгаа учраас Монгол улсын талаар мэддэг болж эхэлж байна. Бүгдээрээ биш ч гэсэндээ тодорхой хэмжээнд Монгол улсын талаар ойлголттой болж эхэлж байгаа. Тэгээ би бол энэ бичлэгийг бүрэн ихээр нь оруулаад шууд орчуулад яриад явъя гэж бодоод энэ хуудас руу хүсэлт явуулаад мессеж хийсэн байхгүй юу? Тэгсэн чинь над руу хараахан хариу өгөөгүй байна. Тиймээс ерөөхдөө бичлэгийг баг таслаад тэгээд зураг хэлбэрээр оруулаад та нартай яриад явъя. За ингээд бүгдээрээ бичлэгнийхээ агуулгатай танилцаад Монголын талаар ямар мэдээлэл хүргэснийг хамтдаа сонирхцгаая. За яг одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа хүн болохоор Пак Жон У эдийн засагч эрдэмтэн Мёнжиг сургуулийн багш юм байна. Тэгээд Солонгосын эдийн засаг судлалын хүрээлэнгийн мэргэжилтэй хүн гинэ. За энэ хүн өнөөдөр нэвтрүүлэгчээр ажиллах юм байна. Тэгээд би шууд ярьсан зүйлийг нь орчуулад энэ хүн ярьж байгаа юм шиг яриа авчи. Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ Монгол улсын талаар ярилцсан. Хүмүүс Монгол гэхээр одоо хүртэл Чингис хаан, Элсэн цөл, Шорон шурга гэж ярьдаг. Тэр хэмжээгээрээ Монголын талаар мэдэхгүй байна гэсэн үг. Тиймээс өнөөдөр Монголын талаар бидний мэддэггүй зүйлсийг нэг нэгээр нь мэдэж авцгаая. За эхэлцгээе. Монгол улсын нийслэлийг Улаанбаатар гэдэг. Нийслэлээсээ гарах юм бол хүн амын нийтдээ 25% нь одоо хүртэл нүүдэлчин хэв шинжээ алдалгүй авч яваа ард түмэн юм. Монгол улсын нэг онцлог нь хуурай газраар хүрээлэгдсэн далайд гарцгүй улс юм. Далайгаас хязгаарлагдмал учраас экспорт, импорт хэрэгцээгээ хөрш улсаараа дамжин өнгөрчвэж хангах боломжтой. Хөрш улс нь ямар улс гэж Хятад, Орос. Энэ хоёр улсаар дамжиж далайд гарч чадна гэсэн үг. Хоёр хөршин нэвтрүүлэхгүй, гаргахгүй гэх юм бол ямар ч арга тэдэнд байхгүй. Онгоц ч гэсэндээ яг адилхан. Хөрш хоёр улс нь агаарын бүстэй хориг тавих юм бол тэд хөдлөх боломжгүй. За тэгвэл сүүлийн үед Улаанбаатар хотод маш ихээр дэлгэрч модонд орж байгаа нэг зүйл бий. Та нар юу ч бодож байна вэ? Тэр нь Солонгос компани Солонгос соёл хаа савгүй төгж байгаа явдал юм. CU, GS25, кофе шоп, Солонгос хоолны газар ийм арт бүр 3 салбар. Лотерия, Samsung үгээр дуусаагүй Солонгосын апарт, Солонгосын машины зогсоол яг тэр чигээрээ шүү. Гаднаас нь харахад Солонгос байгаа юм шүү гэмээр бодол төрхөөр тийм адилхан байгаа. Монголын нийт хүн ам 3 сая гаруй. Үүнээс Солонгост хуулийн дагуу сурч ажиллаж байгаа болон хууль бусаар оршин суугчгээд нийтдээ 300 мянга гаруй хүн амьдарч байгаа. Ийм олон хүн Солонгост амьдарч үтсэн туршлага байгаа учраас түүнийгээ Монгол улстай нутагшуулаад ашиглаж өнөөдрийг хүрсэн учраас адилхан байгаа бололтой. Тэг яг одоо энийг би хэлж байгаа шүү манайхаа. Тэг яг энэ зураг дээр Солонгосын караконы машин, Солонгосын бичгтээ такси явж байгааг оруулсан байгаас. Тэг би хүртэл харсан чинь Солонгост байгаа юм уу гэмээр бүр мэдрэмж төрж байгаа баг бүр ялгахааргүй харагдаж байгаа. За үргэлжлүүлье. Үүгээр дуусаагүй сүүлийн үед манай улсын сүлжээ дэлгүүр болох Пёнгжам 24 цагийн дэлгүүрүүд ч гэсэндээ Монголд ихээрээ харагдах болжээ. CU гэхтэл гадаадад нийтдээ 500 гаруй сүлжээ салбар байдгаас 300 Монгол улсад байна. GS гэхтэл 1 жил 4 сарын хугацаанд 100 гаруй сүлжээгээ Монголд нутагшуулжээ. Их тоо байгааз
Тэгвэл Солонгосын дэлгүүрүүд яагаад ийм эрэлттэй байгаа вэ? Энэ талаар шууд асууж үзлээ. Монголын Сеул сүлжээ дэлгүүрийн удирдлага энэ асуултад юу гэж хариулсан бэ гэхээр Солонгос кино, K-pop хөгжмийн урсгал гэх мэт контентоор Солонгосын сүлжээ дэлгүүрүүд маш их гардаг. Тиймээс Монголын залуу үеийнхэн туршиж үзэх гэж ихээр орж үйлчлүүлдэг болов уу гэсэн хариултыг өгсөн байна. За та бүхэн ажигласан бол сая дэлгэцэн дээр харагдсан хүн монгол хүн мөртлөө солонгос хэлээр маш сайн ярьж байгаа биз? Монголчууд солонгосоор маш сайн ярьдаг. Тэд бол хэлний төрлийн авьяастай гоц хүмүүс юм. 야, 사주면 소주 사주나. 다 한국말 잘 알아. 한국말 잘하세요? 한국말 엄청 잘해요. 한국 분 같으신데 그냥? Дан ганц Монгол гэлтгүү дэлхийд даяар тарсан нүүдлийн соёл иргэншилтэй улс орнууд хэлний авьяас сайтай байгааг бүгдээрээ мэднэ. Нүүдэлчид нэг газараа бүгж амьдардаггүй, ийш тийшээ нүүж нутагшиж амьдардаг учраас өөрт хэрэгтэй худалдаа арилжааг тогтмол хийж бусад үндэстэнтэй харилцаа тогтоож явдаг. Тийм болохоор гадаад хэл сурах боломж эртнээс байж тэдний генд хадгалагдаж ирсэн тохиолдол их байдаг. За тэгвэл өмнө нь хээр тал говь цөлөөрөл төсөөлдөг байсан Монгол улс цэцэглэн хөгжиж ийм хөгжингүү болж байгааг жаахан ч гэсэн ойлгосон болов уу гэж бодож байна. За дараагийн мэдээлэл. Монголд махны үн хямд байдаг гэдгийг та мэдэх үү? Монголд хүн амаасаа илүү байдаг нэг зүйл бол мал. Монголд морин гихтэл хүн амаасаа илүү байдаг гэд та боддоо. Тиймээс хонь ямаа өхрийн махаар баялаг улс юм а. За харин эсэргээрээ дахиад үржүүлэх ногоог тарихад тохиромжтой цаг агаартай биш газараа. 5-6 сарын хугацаанд дулаахан харин бусад үед нь хүйтэн байдаг учраас дахиад тижээх мөн ногоо жимс ургуулахад хүндрэлтэй учраас эдгээр зүйл нь маш үнэтэй байдаг. Мөн Монгол хүн ам багтай учраас дотоодын зах зээлийн эрэлт бага байдаг. Тиймээс барааны үн маш өндөр. Монголыг маш ядуу орн гэдгээр нь мэддэгч учир та байгалийн баялгаараа тэргүүлэгч дэлхийн 10 орны тоонд багтдаг гэдгийг та мэдхүү. Тэгвэл яг яагаад ядуу байгаа вэ гэхээр Монгол байгалийн баялгаа экспортлдог болохоос биш дотооддоо үйлдвэрлэгч орн биш болохоор тэд байгалийн баялгаа гадагшаа гаргадаг. Бас гаргахдаа маш бага өртгөөр хятад руу л гаргадаг. Өөр тийшээ гаргах боломж харагдахгүй байгаа юм а. Хэрвээ өөр тийшээ гаргахаар болох юм бол хятад Орос улсаас зөвшөөрөл авах хэрэг гарна. За ингээд ийм нөхцөл байдалд байдаг монголчууд маань бидний талын хаан, манай талын цэргээ гэж үздэг нэг улс бий. Тэр улс нь мэдээж Солонгос. Монголчууд маань эх орондоо ажиллахдаа нэг сардаа олох цалин нь 300 мянган вонтой тэнцэгч Солонгос улсад ирээд ажиллах юм бол нэг сардаа доот тал нь 2 сая воныг олох боломжтой. Солонгост байвал хэдэн сар ажиллаж ээж олох мөнгөө нэг сард л олж чадах нэ. За мөн монголчууд маань Солонгосын эмнэлгийн систем болон барилга зохион байгуулалт зэрэгт сэтгэл хангалуун байдаг учраас засгийн газраасаа ч гэсэн ийм сэтгэл хангалуун байдлыг шаарддаг гинэ. Тэгээд төгсгөлд нь зөвхөн манай улс л Монгол улсад хэрэгтэй юм гэж ойлгож болохгүй. Монгол улс ч гэсэндээ бидэнд маш их хэрэгтэй улс юм а. Бид Монголоос зис нийлүүлж чадах юм бол энергийн их усүрээ гаргаж авч чаднаа гэсэн үг гэсэн утгаар нэвтрүүлгийг төгсгсөн байгаа. За тэгээд энэ бичлэг дээр маань үннээс гажуудсан тис өөр буруу мэдээллийг оруулаагүй гэж би бодож байна. Монголд бол махны үн хямдхан байдаг гэж ярьсан байгаа нь яалтчгүй Солонгос улсад угаасаа мах маш үнэтэй учраас Солонгос хүмүүсийн хувьд Монгол улсын махны үн хямдхан санагдаж болох юм. Тэгээд дээрэс нь би Сеугийн 300 сүлжээ дэлгүүр Монголд байдаг гэдгийг анх удаа энэ бичлэгийг үзээд мэдэж авсан. Нийтдээ Солонгос улсаас гадна өөр улсуудад 500-аад сүлжээ байдгаас 300 нь Монголд байдаг гэхээр бүр зөндөө олон сүлжээ байд юм байна. Энэ бичлэг доор солонгосчууд маань ямар сэтгэгдэл үлдээсэн байгааг бүгдээрээ харъя. Манай үйлдвэрт 2 монгол хас ажилтдаг байсан. Нөхөр нь өндөр биетэй хүчтэй ажиллаад сайн хийдэг байсан. Эхнэр нь ч гэсэндээ хичээнгүй ухаантай бүсгүй байсан. Бизнесээ болоод нутаг ботсон ч өнөөдрийг хүртэл ажилласан гадаад хүмүүсээс хамгийн шилдэг нь тэд байсан. Тэгээ гадаад хүмүүс дундаас монгол хүн л гэх юм бол ямар нэг ажил даатгахдаа санаа зовдөггүй гэсэн утгыг илэрхийлсэн сэтгэлийг үлдээсэн байна. Хятад Орос хоёроор хүрээлүүлж байгаа гэж бодох төдийл амьсгал давчдж байна. Ийм нөхцөлд ингэж хөгжиж дэвшиж байгаа нь үнэхээр гайхалтай шүү. Далаагүй байна гэдэг худалдаа хийх боломж байхгүй гэсэн үг. Орос Хятадаар дамжихгүйгээр юу ч хийж чадахгүй нь үнэхээр харамсалтай юм аа. Манай улс бол 3 талаараа далаагаар хүрээлэгдсэн шүү дээ. Монгол, Солонгос,
улс хоорондоо найрсаг харилцаатай учраас байгалийн баялаг ашиглах, худалдаалах олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж харж байна. Тэгээд бидэнд хамтдаа хөгжих олон боломж байгаа гэсэн. Монгол хүмүүс Солонгос ажиллахдаа их сэтгэлээрээ сайн ажилдаг. Арга зал хэрэглээд байдгүй болохоор ажил олгогчид их дуртай байдаг гэдгээ. Энд ажиллаж олсон мөнгөөрөө Монголд очиод чинээлэг амьдардаг гэж сонсож байсан. Монголчууд ихэнх нь хууль ёсоор эрцгээдэг. Гаднаасаа бидэнтэй маш адилхан харагддаг. Монголчууд ажлаа үнэхээр сайн хийдэг хүмүүс байдаг. Эд анги шалгах ажилд 2 өдөр ажиллаж исэн. Тэгээ амархгүй маш сайн ажиллаж исэн болохоор мөнгө нэмж өгчээсэн гэсэн байна. Бага ангид байхдаа манай ангийн хамгийн сайн найз монгол хүүхэд байсан. Тэр ч гэсэн Солонгос бол миний хамгийн дуртай улс гэж хэлж исэн. Тэгээ цаашдаа Монгол Солонгос хоёр улс бие биетэйгээ ойр дотно байна гэж найдаж байна. Манай улс хүн ам хомс учраас цагаачдыг олноороо хүлээж авахаас өөр аргагүй тийм байдалтай байдаг. Хятад гэхээсээ илүүгээр Монгол, Корея гэх мэд Солонгост хайртай хүмүүсээс голчлон цагаачдыг хүлээж авбал зүгээр санагдаж байна. За би 3 жилийн өмнө ингээд нүүж исэн. Тэгээд нүүлгэлт хийх үед 2 өндөр царайлаг залуу эзэнтэйгээ хамт манай гэрийг нүүлгэхээр иржсэн. Тэгээд тэр сургалтын төлбөрөө олохын тулд цагийн ажил хийдгээ гэж надад хэлжсэн. Үнэхээр шаргуу ажиллаж маш ухаантайгаар ажиллаа хийжсэн. Тавилгуудын байршлуудыг ингээд зааж өгчсэн чинь айгүй хурдан ойлгоод маш зөв шаламгаа хийж байгааг нь хараад би айгүйх гайхажсэн. Тэгээ юм наах болон ухсрах ажил, тэгээ цахилгаан, өрөм хан тааз гэх зэрэг зүйлсүүдийг хинээрч хэлүүлдэггүй маш сайн хийжсэн. Тэгээд тэрэнд нь одоо тэгээд тэрийг нь хараад сэтгэл хөдлөжсэн. Солонгос улс нь Монгол улсад ийм их нөлөө үзүүлсэн гэж би өмнө нь огт төсөөлж байгаагүй. Энэ удаагийн эмчилгээг үзнээрээ Солонгос Монгол хоёр улсын харилцаа болон бусад харилцаа нь миний бодсноос илүү гүнзгий холбоотой гэдгийг олж мэдлээ. Солонгос хүний хувьд Солонгосын соёлыг Монголд уламжилж агаад маш их баярлж байна. Би энэ нэвтрүүлгийг үзсэндээ баяртай байна. За Монгол улс болохоор адилхан Алтай язгуурын хэлийг ашиглаад хөх толботой бас төрдгөн солонгосчуудтай адилхан. Тэгээд цаашдаа ч гэсэндээ найрсаг холбоотой байж хоёр орны харилцаа холбоо идэвхтэй өрнөөд эдийн засгийн хөгжил ч гэсэндээ маш том амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. 10 жилийн өмнө билүүдээ барилгын ажиллагаар монголчуудтай анх удаа уулзчихсан. Тэгээд тэр үедээ яагаад Чингис хаан дэлхийг эзэлж ирснийг ойлгож ирсэн. Мадонсог гэж жүжигчний та нар бидэндээ нөгөө том биетэй эрэгтэй жүжигчин байдаг. Би хажуу зургийг оруулчих. Тэгээ Монгол залуучууд ер нь бүгдээрээ л Мадонсог байсан гэж. Тэгээд монголчууд хэлний чадвар сайтай гэдгийг нь угаасаа хүлээн зөвшөөрч байна. Тэр бол үнэ. Сүүлийн үед одоо дотоодын их сургуулиуд руу яваад үзэх юм бол гадаад оюутнууд маш их байдаг. Тэгэд тэр дундаас л Монгол оюутнуудын ихэнх нь солонгос хэлийг үнэхээр чадварлагаар эзэмшсэн байдаг. Дуудлагч гэсэндээ маш сайтай байдаг. Бид нар монгол хэлийг сурах юм бол тэр хэмжээнд сурч чадахгүй гэж би бодож байна. Үнэхээр тийм сонирхмоор гинэ. Тэгэд энэ мэтчлэн бүр монголчуудыг магтсан, саашаасан сэтгэлүүд бүр маш олон байгаа. Энийг уншаад, орчуулад дуусгааргүй бүгдээрээ л монгол хүмүүстэй ажиллаж үзчихсэн, ямар мундаг гэдгийг мэдэрсэн, бусад орны хүмүүс ерөөхдөө цагийг яаж өнгөрөөх үү, яавал зүгээр их мөнгө авах уу гэж боддог байтал монголчууд бол бүгдээрээ сэтгэлээсээ ажиллаа хийдэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг болсон. Тэр бол ойлгомжтой. Тэгээ монголчуудыг ажилуулах сонирхолтой солонгос эзэдүүд маш олон байдаг гэдгийг мэднэ гэсэн сэтгэлүүд бүр үнэхээр олон байсан. Тэгээ энэ сэтгэлүүдийг уншаад би бүр миний сэтгэл хөдлөөд нэг ч гэсэн солонгос хүндээ монгол хүний талаар, монгол улсын талаар ийм сайхан сэтгэлийг өвөртөлж, сэтгэлийг тээж яваад нь маш их баярлсан. Тэгэд дээрэс нь монгол залуучуудын маань хим сайда гэд бүр тэр сэтгэл амар их байсан. Хим сайда гэдэг нь маш их хүчтэй гэсэн үг. Нөгөө хүчтэй залуучууд чинь монгол залуучууд штэ гэсэн ойлголттой байдаг. Тийм учраас солонгосын нүүлгэлтийн ажлыг монгол залуучууд баазчихсан байдаг гэж би хувьдаа ойлгож байгаа. Тэгээд буудлын ажлыг нь болохоор монгол эмэгтэйчүүд маш хурдан хөдөлгөөнтэй, гарнаас нь ажил хурдан гардаг хүмүүс гэж яддаг штэ. Тийм учраас солонгосын буудлын ажлуудыг бол монгол эмэгтэйчүүд гаргадаггүй. Тэгээ монгол руу явж үзмээр байна. Монгол хүмүүс солонгос улсад ийм хайртай хүмүүс байдаг гэдгийг ердөө мэдсэнгүй явлаа. Монгол руу аялж үзмээр байна гэсэн сэтгэлдлүүдээр дүүрэн байгаа. Тэгэд энэ бичлэгийг та бүхэн маань үзхийг хүсэх юм бол доор байрлуулсан холбоос руу ороод үзэж сонирхоорой.
За тэгээд өнөөдрийн энэ бичлэгээ энэ хүрээд өндөрлүүлье. Миний бэлтгэсэн бичлэг та нарт маань таалагдсан бол лайк болон subscribe дараад намайг дэмжээрэй. За бас миний Instagram хуудсыг дагаарай. Би ерөөхдөө за уул нь 2024 онд Instagram амаас хөгжүүлэе гэж бодсон боловч одоогийн байдлаар хөгжүүлэлт маань сайн эхлээгүй байна. Явандаа хөгжүүлнэ. Юу ч гэсэн та нар маань миний Instagram-ыг дагаарай. За ингээд энэ удаагийн бичлэгээ энэ хүрээд өндөрлүүлье. Миний бичлэгтэй байнга хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзлаа. Түр баяртай.